Залуучууд театраас анхлан санаачлан зохион байгуулж байгаа ирээдүйн үзэгч танин мэдхүн зорилттой төсөл нь хүүхэд багчуудын мэдээллийн шин зуунд бий болсон оюуны эрэлт хэрэгцээг иххэл, түүх, соёл, уламжлалаа бахархан дээдлэх ухамсар төлөвшлийг олгоход чиглэгдэж, байгаль ихтлэгийн ан амтны найз нөхдийн үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлсэн, тэдгээрийн нас идэвхүн онцлог тохирсон урлагийн бүтээлүүдээр дамжуулан бяцхан үзэгч театр хоёрын амьд харьцааг бий болгох зорилготой юм. Энэхүү төслийн хүрээнд 2013 оны 4 сарын 19-ноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв орон нутгийн театраас хүүхэд багчуудад зориулсан бүтээсэн жүжигүүдийг үзэгчдийн хүртэл болгох хүүхдийн ертөнц жүжигийн наадмыг Дархан уул аймагт анхудаа зохион байгуулж байна. За энэхүү наадамд оролцож байгаа жүжигчүүд залуучууд театрт дараах хуваарийн дагуу өдрийн 11-ээс 15 цагуудад тоглогдох юм. Хошин урлагийн шинэ үе продакшн сарыг нуусан саваагүй бэлтгэл жүжигтэйгээ 4 сарын 19-20-нд ирж тоглох гэж байна. Мөн Дархан уул аймгийн хүүхд багчуудад энэ сайхан жүжигийг үзэх боломж бүрдэж байгаа. За мөн одоо Монгол улсын хүүхэлдэйн театр Тусын хааны охид гэж Инжлийн Гэгэм Мууза наадамд хүүхдийн жүжигийн төрөл тэргүүн байр ажилласан Тусын хааны охид гэж жүжигтэйгээ 5 сарын 5-6-нд Дархан уул аймгийн хүүхд залуучууд багчуудтай уулзах гэж байгаа. За мөн Эрдэнэтийн Орхон аймгийн хүүхд залуучдын театрын гайхам ертөнц хүүхэлдэйн сонгодог концерт гэж бүтээл 5 сарын 24-25-нд Дархны хүүхдүүдтэй уулзна. За бид бас онцлогийг харж энэ бүтээлүүдийг урьж тоглуулсан байгаа. За мөн 2011 онд Гэгэм Мууза наадмын шилдэг тэргүүн байрыг эзэлсэн Дундгуй аймгийн Төв халахын дуулж жүжигийн театрын бүтээл Солгой харандаа гэж хүүхдийн жүжигийг бид 5 сарын 19-20-нд Дархан уул аймгийн хүүхдүүдэд үзүүлэхээр урьдсан байгаа. За мөн энэ 2012 оны Гэгэм Мууза наадмын 3 одоо хүүхдийн номинацид 3 одоо цом хүртсэн Нарыг хэн хулгайлсан бай гэж Дорногов аймгийн Саран хөхөө театрын одоо хүүхдийн жүжигийг 5 сарын 17-18-нд бид үзэгчдийн хүртэл болгох гэж хүүхд багчуудынхаа хүртэл болгох гэж байгаа. За энэ хүүхдийн ертөнц жүжигийн наадамд залуучууд театраас 4 сарын 28-29-нд Машуутын зохиол Шунал хүүхдийн дуулж жүжигийг хүүхд багчуудтай хүртэл болгоно. 5 сарын 10-11-нд аз жаргалын эрэлтчийн хүүхдийн дөөрийг бас хүүхд багчуудынхаа хүртэл болгоно. За хамгийн сүүлд нь энэ хүүхдийн жүжигийн наадмын хаалт болгож 6 сарын 1-нд Модон зам гэж шинэ хүүхдийн жүжигийг залуучууд театрын ах эгчнэр нь хүүхд багчуудад зориулж одоо бэлтгэл хийж байна. Тэгээ энэ маань шинэ жүжиг маань 6 сарын 1-нд бас их хүрсийн баяраар хүүхд багчуудын хүртэл болно. Залуучууд театраас хүүхдийн ертөнц наадмын үеэр тоглогдох жүжигийн тасалбарыг багцаар нь худалдаалах ба нийтдээ 8 жүжигийн тасалбарыг 10,000 төгрөгөөр худалдан авч инхрээ бяцхан үрсээ баярлуулах боломжит үнийн саналыг эцэг эхчүүдэд дуулгаж байгаа юм. Мөн багцын тасалбар авсан хүүхэд багчуудаас нийтдээ 100 азтай үзэгчийг тодруулах суглааны тохирлыг их үрсийн баярын өдөр залуучууд театрын гадна талбайд болох хүүхдийн ертөнц өдрөлийн үеэр зохион байгуулж азтай үзэгчдэд тодруулна. За мөн хүүхдийн жүжигт тоглогдох өдрүүдэд тус арга хэмжээг дэмжин оролцож байгаа ивент тэгш байгууллагуудаас хүүхэд багчуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаа, үзэсгэлэн, сурталчилгааны арга хэмжээг залуучууд театрын үүдний танхимд зохион байгуулах юм. За тус театраас Дархан уул аймгийн хүүхэд багчуудад зориулан ирээдүйн үзэгч танин мэдхүн зорилт төслийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байна. За энэ сарын 19-ноос эхлэн хүүхэд багчуудад зориулсан уран бүтээлүүд тус театрын тайзнаа тоглогдно. За ингэснээр Загвар хотын оюунлаг хүүхэд багчуудыг төлөвшүүлэхэд театраас оруулж байгаа хувь нэмэр гэдгийг энэхүү хэвлэлийн бахуурлын үеэр онцлог хэллээ.